Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаа өчигдрүүдээс хойш 2 асуудал хэлцэн шийдвэрлэлээ. Байнгын орооны хуралдаанаар эхлээд Улсын хурлын 2014 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлсэн. Энэ тухай танилцуулгыг хуралдааныг даргалсан байнгын орооны гишүүн гончигдорч хийсэн юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүүхд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл өчигдөр ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Улсын хурлын гишүүн Эрдэнэчамаг оюун хорол, оюун гэрэл, ариун, баян сэлэнг, иргэд олон нийтийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний хөгжил нийгмийн бодлогын зөвлөх болд хэлсэн үгэндээ Монгол улсад төв суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн мөн түүнчлэн жил бүр шинээр төрж буй хүүхдийн тооны өсөлт харьцангуй хурдтай байна. Одоо жил бүр 80 шахан мянган хүүхэд төрдөг болоод байгаа нь бахархалтай сайхан үйл явц маа. Гэхдээ энэ үйл явц бас цаана олон асуудал шаардлагыг дагуулж байна. Тэдгээрийн нэгэнд хүүхдийн цэцэрлэгийн хангамжийн асуудал орж байгаа юм хэмээн хэлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус байгууллагатай ажил амьдралаа холбосон үеийн ахмадуудаа сар шинийн босгон дээр хүлээн авч уулзлаа. Олон жил хамт ажилласан ахмад буурлууд нэг дор цуглан түүх дурсамжаа хуваалцсан дараа үеийнхэндээ санал сэтгэлээ элдэг нь энэ уулзалтын онцлог байдаг. Энэ удаагийн уулзалтанд 70 гаруй ахмад өргөцсөн юм а. Монгол Ардын намын дарга энх болтын санаачлахаар 2013 оны 11 дугаар сарын 13-нд улс төрийн намуудын дарга нарын анх дугаар уулзалтыг хийж үндэсний зөвшөлтсөлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллагаа илэрхийлсэн санамж хүчгийг байгуулсан. Тэгвэл улс төрийн намуудын дарга ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар өчигдөр уг санамж хүчгээ баттгаж тодорхой асуудлуудыг тусгасан тунхаг хүчит гарыг өсгөж турлаа. Байгаль орчны төрөмс байгууллагууд галт зэвсгийн тухай болон газрын тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөлд оруулах саналаа Улсын хурлын хууль зүйн байнгын орны дарга төвдөнд орж эдийн засгийн байнгын орны дарга Гарамгаабатар Улсын хурлын гишүүн хууль зүйн сайд Тэмүүжин нарт хөрвүүлжээ. Нийслэлийн засаг даргын 2013 оны А1146 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийж журмыг баталсан. Журмын дагуу дүүрэг хороо нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд нийслэлийн засаг даргын тамгын газар захирагчийн ажлын албаны хилтэс нийслэлийн төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх 6 ажлын хэсэг байгуулж удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсэг тус бүр хяналт шинжилгээ хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа. Хяналт шалгалт хийж үнэлгээ өгсөн ажлын хэсгийнхэн дүүрэг хороо байгууллага тус бүрт цаашд онцгойлон анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ онд тухайн байгууллагын ажлыг нь дүгнэхдээ зөвлөмжийн дагуу хэрхэн ажил үйлчлэгээг сайжруулснаар нь үнэлэх юм байна. Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч Загдсүрэн тус орооны захиргааны албаны даргаар ажиллаж байсан хуулийн зөвлөх наран цэцэг нарыг шүүх хурлууллаа. Шүүхээс Загдсүрэн албан тушаалын байдлаа хэтрүүлсний улмаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266-гийн 2 заасны дагуу 3 жил хорих ял оногдуулж уг ялыг өршөөлийн хуульд хамруулан ял эдлэхээс чөлөөлж шийдвэрсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Загдсүрэн наран цэцэг нар нь Монголын үндэсний олимпийн орооны өмчлөлд байсан үйл хөдлөх хөрөнгийг наран цэцгийн үүсгэн байгуулсан Тамирчин нөхөн сэргийх совилал компани эзэмшилж шилжүүлж өргөдүүлсэн болохыг тогтоожээ. Мөн 2008 оны 8 дугаар сард Монголын үндэсний олимпийн орооны эзэмшил 3600 м2 газрыг нийслэлийн өргөө компанид шилжүүлсэн болохыг тогтоожээ. Эрүүл мэндийн дэд сайд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч Амарсана өчигдөр гэр цэцэрлэг төслийн талаар мэдээлэл хийлээ. Төслийн өрөөнд нийслэлийн дүүргүүд гэр цэцэрлэг байгуулах бөгөөд эхний ээлжинд Баян зүрх дүүргийг сонгосон байна. Тус дүүргийн 9, 17, 19, 24-р хороонд сургуулийн өмнөх насны нийт 4426 хүүхдээс дөнгөж 572 цэцэрлэгт хамрагддаг судалгаа гарчээ. Нийслэлийн засаг даргын 2013 оны А528 дугаар захирамжаар боловсрол шинжилх ухааны сайдын багцаас нийслэлийн засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Шингэлтэй дүүргийн 8, 11 дугаар хорооны нутаг дэвсгэр тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахар болсон. Харин иргэдийн өмчлөл эзэмшлийн газар дээр байгаа үйл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олгорын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцсон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн өмчийн харилцааны газар дүүрэг болгосон юм а. Нөхөн олгорыг олгож газрыг чөлөөснөөр Шингэлтэй дүүргийн 8, 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 ортой хүүхдийн 2 цэцэрлэгийн барилга барих боломжтой болно. Архины тусгай зөвшөөрөлтөй үйлдвэрийн тоо өнгөрсөн жилийн байдлаар 2012 оныхтай харьцуулахад 17% буурчээ. Тодорхойлбол өнгөрсөн онд спиртийн 6, архины 35, дарсны 15, шар аргины 7 нийт 63 үйлдвэрийн тусгай зөвшөөрлөг цуцалсан байна. Ингэснээр улсын хэмжээнд одоогоор спиртийн 9 үйлдвэр, архины 57 үйлдвэр тусгай зөвшөөрлөлтөй байгаажээ. Үйлдвэрлэлийн хувьд спирт 40 орчим хувь, архи 8 орчим хувиар бууржээ. Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсээр даргасан ганц сүх тэргүүтээ Бямсрын Инхбат Галмандах нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурлыг шүүгч буян нэмэх даргалж өчигдөр 10 цагийн үед ихэсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хурлын товыг хойшлуулах хүсэл тавьсны дагуу шүүх хурлыг 2 дугаар сарын 17 хүртэл хойшлуулсан байна. Ганц сүх нарт холбогдох хэргийг өмнө нь нотлох баримт хангалтгүй өгсөн үндслээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байсан юм а. Олон улсын алтан цэрэг наадмаас Гран-при шагналтаа эх орондоо ирсэн уран нуграачдыг өчигдөр салбарын сайд хүлээн авч уулзлаа. Италийн Ром хотноо 12 дугаар сарын 21-ээс 1 дугаар сарын 21-ний хүртэл
бүтэн 1 сарын хугацаанд үргэлжилсэн алтан цэрэг наадамд Монгол улсыг төлөөлж бод багштай уран нугараач болох төгөлдөр сайхан инх гэрэл алтчин мөнгөн цацрал сарантуяа уянга нар амжилттай оролцоод ирсэн юм а.